30к спешиал мантан бууз. Окей. Бөөнөрөө 30 мянга л болсон байна. Тиймээс өнөөдөр бөөнөрөө мантан бууз хийж иднэ. За гурлаа болохоор давс хөрөг бүлээн ус игээд зураад нэг 2 цаг орчим ирээдээ амраагаад өгнө. За энэ орн бөөнөрөө маха ирчнэ. Махны хувьд болохоор өхрийн гуйны цул мах сонгож авсан байхаа. Маха болохоор жижигч биш, томч биш, нэг иймэрхүү хэмжээтэй хэрчээд өгвөл бол яг гоё болдог. Хаантахта энгийн болон ногоон сонгон хийгээд давс хар бэрж дашида тэгээ баг зэрэг бүлээн ус игээд амталсан байгаа. Гурил маань дулаан газар 2 цаг орчим амарсан дараа иймэрхүү гоё хөөгөөд өгнө. За тэгээд өөрийнхөө идэх дуртай хэмжээгээр сайхан хэрчээд тэгээд ер нь илдэг шаардлага гоё сунгас татаалж чимгээд өгчдөг. За тэгээ усаа буцлахын дараагаар 25 минут орчим жигнээд өгөхөд мантан бууз яг гоё бэлэн болдог. Хэрэг хөлдөө байхan бол нэг 30 орчим минут жигнэхэд болно. Одоо бол буузаа гаргаад идэх ажил хөдлөө шүү дээ guys. Амт гэж үнэхээр гоё болсоо. Янзтай. Тэгээд үзэр